За Бадамсүрэн сайд хариулъя. За улсын хурлын 1999 оны тогтоол заасны дагуу засгийн газарт тодорхой эрх өгөх юм зохицуулт байгаа. Энд бол тухайн бомбд зааж болно. За мөн одоо татварыг тэг хүртэл тогтоох юм эрхийг түр хугацаанд одоо засгийн газарт өгж байгаа ийм зохицуулт. Тэгэхээр аж ахуйн нэгж иргэдийн хувьд анхаарах зүйл нь баруун бүсийн одоо 5 бомбтоор гурилыг импортоор оруулж ирэх. За мөн одоо малын тэжээлийг импортоор оруулж ирэхэд засгийн газраас одоо тогтоосон тэр одоо хэмжээгээр хөнгөлөлт чөлөөт эдлэнэ гэсэн үг. За манай яамны зүгээс хэрвээ одоо энэ тогтоол өнөөдөр батлагдсан тохиолдолд эх 7 хоногийн одоо 3 өдөр за хоргийн хугацааг одоо тооцоод аль болох одоо хурдан хугацаанд засгийн газарт тогтоолын төслийг бол бид одоо танилцуулна. Ингээд засгийн газар шийдвэр гарна. Эрх авсан тохиолдолд засгийн газар бид нар өгөх санал маань бол одоо тэжээлийн одоо байгаа 5%-ийг тэг хувээр гурилын импортын 15% татвар байгааг тэг хувээр гэж одоо манай яамнаас саналаа засгийн газарт оруулна. Тэгээд засгийн газар бол эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл баруун бүсийн нэр заасан 5 бомбтоор импортын татваргүй малын тэжээд болон гурил оруулж ирэх ийм боломж бүрднэ гэдгийг аж ахуйн нэгжүүдэд бас мэдээлж байна. За хугацааны хувьд бол 4-р сарын 15 хүртэл хугацаа гэж бодлоо бид нар тооцож оруулж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ одоо өвөл хаврын хүндрэлтэй цаг нөхцөлд гэж тогтоож байгаа. Тэгэхээр энэ хугацаанаас хойш бол эргээд одоо татвартай 15% татвар, гурилын тэжээлийн 5% татвар бол эргэж одоо сэргээд явна гэсэн ийм одоо мэдээллийг аж ахуйн нэгж иргэддээ өгье. За газрыг ашиглах төлөвлөгөөний хувьд бол сайн зөрөг гишүүнтэй санал нэг байна. Цаашид бол бэлчээрийн дороотол одоо махын хэмжээгээр нэмэгдэж байгаа. За эндээс төрөөс одоо хийж хэрэгжүүл дэмжиж чадах гол ажил бол экспортыг бүх талаар дэмжих. За манай яамны хувьд бол экспортыг одоо махны квоттой байсныг экспортод квот тогтоодог байсныг бол квотгүй болгосон. За мөн гадаад одоо яриа хэлэлцээрийг аль болох одоо нэмэгдүүлэхийг зорж байгаа. Цаашид бас одоо олон худалдааны хэлэлцээрүүд байгуулагдаж нэмэгдвэл за үүн дээр бол олон боломжууд одоо нэмэгдэх. Малчтын хувьд бол ерөөсөө бидэнд бол олон төрлийн дэмжлэг гэхээс илүүтэй махын маань түүхийн эдийн маань одоо үнэтэй болгоход экспортлоход одоо боломжийг төр бүрдүүлж өгөөч гэдэг ийм хүсэлтийг л их тавьж байгаа. Тэгэхээр малын тоо толгойг одоо ноос илүү чанарч шилжүүлж малчтын орлогыг одоо мах түүхийн эдээс нэмэгдүүлэх нь бэлчээрийн даацыг одоо хэтрүүлэхгүй байхны гол одоо эдийн засгийн гол одоо хөшүүрэг арга болно. За малчид бол малаа бол одоо олон болгоё гэж бол акт зорихоос илүүтэй амжиргаанд нь хүрэлцэх. За хариулт болсон уу? За мөнгөн цогийн ган хөлөг гишүүн.